Тэгэхээр өнөөдөр Ганбаатар ерөнхийлөгч түрүүн хэллээ Монголын хөлбөмбөгчдийн одоо их том ялалт байгуулсны 15 жилийн яг өдөр нь бид нар бас Монгол хүүхдүүдийг хөлбөмбөгөөр хичээллүүлэх үндэсний хөтөлбөр баталж байгаадаа бол үнэхээр баяртай байна. Хөтөлбөрийг бол бид зөвхөн боловсролын яам биш, хөлбөмбөгийн холбоо, мөн одоо аймаг дүүргийн засаг дарга нар, аймаг дүүргийн боловсролын хэлтс газар, сумын засаг дарга нар гэдэг энэ бүх шатны хүмүүсийг оролцуулж Монгол хүүхэд бүрийг хөлбөмбөгөөр хичээллүүлэх, тэр орчин бүрдүүлэх, хичээлэх бололцоог бий болгох, хичээллэх зардлыг одоо төсөвлөх, тэрийгэ зарцуулах энэ чиглэлээр бол ажил хийнэ. Ягаад хөлбөмбөгийн холбоотой өнөөдөр санал зурж байгааг гэхээр хөлбөмбөгийн холбооны өөрийнх нь гадаад харилцаа мөн одоо өөрийнх нь үйл ажиллагаа бол одоо Монголын энэ спортын холбоотууд дундаас хамгийн их тогтвордсон, хамгийн их одоо зөв харилцааг бий болгож чадсан, зорилгоо их зөв тодорхойлсон ийм холбоо байгаа. Тийм учраас бол бидэнтэй хамтраад энэ Монголын ирээдүйн одоо хөлбөмбөгийн аваргуудыг ирээдүйн одоо эрүүл Монгол хүнийг одоо бэлтгэхэд бол чухал ач холбогдолтой ийм хөтөлбөр эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байна. Ялангуяа түрүүн Насанбаяр дарга хэллээ, тэр 16-аас 17 оны хичээлийн жилээс бол бид нар ахлахангийн хүүхдүүдийг төрөлцсөн спортоор хичээлэх боломжийг бол биеийн тамирын хичээл дээр гаргаж ирнэ. Энэ үед бол хөлбөмбөгийн мэргэжсэн багш нарыг бий болгоход бид нар богино хугацаанд хөлбөмбөгийн холбоотойгоо хамтраад сургалтуудыг явуулах, мөн одоо хөлбөмбөгийн мэргэжлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг, тэр технологи, техник сургалтыг яаж зохион байгуулдаг гэдэг энэ мэргэжлийн сургалтын одоо орчин бүрдүүлэх, хүмүүсээ сургах чиглэлээр бол хөлбөмбөгийн холбооноос маш их хичээл зүтгэл гаргана гэдэгт бол бид итгэж байгаа. Тэгээ та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа.